баг дунд юм уу эсвэл зарим одоо яг энэ эрсдлийн дур зургийг янз янзаар хийдэг байдаг л да. Гэхдээ ерөнхийдөө бол энэ матрицын аргаар бол гаргаж өгдөг. Энийг бол тухайн одоо танай байгууллагын байгаль орчин наривчсан үнэлгээг хийж байгаа хүмүүс маань яг юу хийж өгсөн бэ? Яаж хийсэн бэ? Гэдгийг өөрсдөө мэдэх юм бол дараа нөгөө яамаар батлуулахдаа ч гэсэн яг би ингээ яамны хурал дээр ч гэсэн өөр газрын эрсдлийн үнэлгээг хийчихэд ингээ гишүүн бол сууж үзчихсэн л дээ. Тэгээд тухайн одоо яам дээр байгаа хүмүүсийн өөрсдийнх нь ажилтдаг салбарын онцлогоос хамааруулаад жишээлбэл жоншны уурхай байж танах ч одоо наатрийн хайлуурын хүчил, фторын хүчил ялгарх амир эрсдэлтэй тэрийг тооцоогүй юм шиг гэдэг юм уу? Тийм асуултууд асуудаг. Тэнгүүд за өөрсдөө ажиллаа мэдэх хүн бол энэ чинь юу штэ манайх бол одоо манай энэ эмүүлсийн тесрэх газар ажиллаулдаг эмүүлсийн тесрэхээс чи одоо тэр хэмжээний хайлуурын хүчил ялгарх тэсэлгээ бол явагддаггүй ч гэдэг юм уу те. Тэгээхүүсээ болоод бас энэ юунууд үнэлгээ батлагдахгүй бас их удаж аж ахуйн нэгж нэлээд тараатай байдаг шиг надад санагдсан. Тийм учраас өөртөө бол бас үнэлгээг аюул сайн мэддэг. Тэгээд үнэлгээнд оруулахдаа эсвэл менежер ч юм уу эсвэл захирлын туслагч юм уу тэр хүмүүсээ явуулж нөгөөх нь үйл ажиллагааны механизмаа мэдэхгүй байх тохиолдлууд байдаг. За эрсдлийн үнэлгээний тайлбарт бол ерөөсөө яг энэ хими бодис эрсдлийн үнэлгээ гэсэн хэсэгтээ бол яг эрсдлийн үнэлгээний асуудлыг тодорхойлж, өртөлтийн үнэлгээ хийж, хоруу чанарыг тодорхойлж, эрсдлийг нь тооцсон байна уу? Тэгээд ямар бууруулах арга зам зөвлөмжүүдийг өгсөн байна уу гэдгийг маш сайн харж авах хэрэгтэй. Энэ зөвлөмж маань одоо цаашлаад нөгөө ослын төлөвлөгөөгөө гаргахдаа, аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа гаргахдаа бүх одоо энэ зөвлөмжийн дагуу хөгжих ёстой. Тэгээд дүгнэлт мэдээж байна. За ингээд анхаарал тавьсанд явдлаа. Баярлалаа. За асуух асуулт асууж болно. Тэгээд нэг л хэмжээг үлдчихье. Сүүлийн хичээлтэй холбоотой асуулт асуух болчихж байна. Захмаар асуулт ирсэн үү? За асуулт Нөлөөллийн эрсдэлтэй газрын буюу усан төлөв зэрэг эрсдэл үүсэж ирэх гэдэг шиг энэ тусдах заавал нэг хяналтын цом гэдэг байгуулж бас байгууллагын шаардлагыг хөдөлгөөн. Энэ заавал бүгд манай бол жижиг мэдээлэлтэй манай бүгд төлөв байдаг. Хашаалтын үйлдвэрийг зэрэгцээ гэдэг. Заавал энэ байгууллага тэр өөртөө болсон хяналтын цом гаргах хэрэгтэй. За хяналтын мониторингийн цэгүүдийг нь байгаль орчинд наривчсан үнэлгээ хийж байгаа компани өөрсдөө ингээд хяналтын цэгүүдээ гаргаад өгсөн байж дээ. За ингээд танах усны мониторингийн тэдэн цэг, амтны мониторингийн тэдэн цэг, хөрсний тэдэн цэг гэдэг гараа. Тэр цэгүүд маань яг ийм цооногоор хөрснийгээ тэдэн метрийн гүнээс авах хэрэгтэй юу? Эсвэл мониторингийн цэгүүд нь хөдөлгөөнд байж болох уу гэдэг үнэлгээ хийсэн компани чинь л гаргаж өгдөө. Тэрнээс биш яг үйл ажиллагаа чинь ямраас хамааралаад гол усанд ойрхон байх юм бол хөрсний гүний уснаас нөлөөлж авах юм бол тэр нөлөөлөл цооног гаргачаад жилд нэг удаа тэр юм уу 2 жилд нэг удаа ч юм үздэг. Шаардлагатай нь бол боловдтон үзэн ч гэдэг юм уу гаргаад өгсөн мэт. Ер нь хяналтын цооногоо нэг юм хяналтын цооногтой байхад бол ер нь их хэрэгтэй л. Яг төвийн шугамтай холбоотойгоо газрууд бол ялангуяа усан гүний болон гадаргуу усанд яаж нөлөөлж байгааг чи үзэхэд бол хяналтын цооногоор л баталгаажуулж өгөх ёстой юм чам. За тэгэхээр өөр асуулт байна. За манай байгууллага бас эмнэлгийн ариун шалгалтын төлөвлөмж санааны илэрхийлж байгаа. Миний хувьд болохоор манай болохоор одоо нөгөө байгаль орчны төлөвлөгөөгөө баталгаажуулаад гэдэг тэр ажлаар явж байгаа юм л та. Тэгээ манай консалтинг зөвлөгөө өгч байгаа газар болохоор одоо манай онцгой ажиллагаа ерөнхийдөө шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн байгаа. Тэгээ сая ерөнхийдөө санитарийн салбараас хими бодис эрсдлийн төлөвлөгөө байж байна. Энэ олон үнэлгээнүүд өөр хавраа ялгаатай байдаг юм байна. За ер нь бол
хоорондоо бол яг уу мэдээж хэрэгжилж байгаа бодис чинь нэг байсан ч гэсэн эрсдлийн үнэлгээнүүд бол өөр өөр байх хэрэгтэй. За би өөрөө яг гамшигын эрсдлийн сургалтын цугаа гамшигын эрсдлээ идэг хим бодисын нөлөөлөл төр хим бодис идэг. Миний хувьд бол жишээлбэл аж ахуйн нэгжийн яг захиалга би хийлгэхэд одоо хим бодисын наривчсан үнэлгээн дээр хим бодисын эрсдэл гэсэн бүлэг хийх тохиолдол бол би бүх бодисуудынх нь одоо шин чанарыг өснөлтөж харуулад яг зөвшөөрлөөр авах гэж байгаа 50 бодистой бол 50 бодистой тэдний шин чанарыг харуулж хаад өртөлтөд тооцоод тэгээд зөвлөмжүүдээ гаргаад өгчдөг. За хэрвээ би яг тухайн байгууллагад гамшигын эрсдлийн үнэлгээ хийж байгаа юм бол тэн чинь аюулыг эмзэг байдлын өвтөх байдлыг чадварыг үнэлдэг ёстой. Тэгэхээр яг уу эхний аюулыг тодорхойлох шатан дээр хэрэгжилж байгаа нөгөө 50 бодис чинь шин чанар давтагдаад орж байгаа боловч энэ бол аюулын зураг лидер шал өөрөөр гараад явдаг. Өөрөөсөө хийх ёстой аргачлал журам нь бол хуулиндаа заасныхаа өрөөнд бол ялгаатай. Яг бол тухайн бодис яг уу химийн бодисны шин чанар дээр адилхан байлаа гэхэд тухайн бодис хэрвээ юу болох юм бол гал гарах юм бол одоо гамшигын эрсдэл гал гарах юм бол эсвэл газар хөдлөх юм бол ямар байх вэ гэдэг тэр тооцоолол өдр шал өөрөөр явчихдаг. Нөлөөлөл болоод явахлаар ургамлын өнгөрөхтэй ямар нөлөөлөх вэ, усандаа ямар нөлөөлөх вэ, мониторинг нь ямар авах хэвээр тэрийгэ дагаад тухайн аж ахуйн нэгж төлөв байгаль орчин менежментийн төлөвлөгөөнд хэдийн хэмжээний төгрөг төлөвлөж өгөх ёстой юм те. Тэр нь болохоор баг ямар байгууллагаар хийлгэж байгаа гэсэн асуудал тийм лээ. Ер нь бол цааш бүгдөө хуулийнхаа өрөөнд бол арга аргачлалын юм бол ялгаатай. Бас нэлээд хөдөлмөрийн хэрэгслийн бас ялгаатай юм. Одоо маань нэг 3 үнэтэй хийж байгаа хгүй химээ бодисээр хөдөлмөрийн хэрэгслийн үнэлгээ тэгээд онцгой ажиллагаар ерөнхий үнэлгээ хийлээ. Ер нь бол хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ бол байгууллагууд бол нөгөө хөдөлмөрийнхээ нөхцөлийг хортой юу эсвэл нөгөө хэвийн нөхцөл үү гэдэг нь хүнтэй холбоотой. Яг бол энэ хүний авж байгаа цалинтай холбоотой байдаг учраас хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг бол одоо заавал хийлгүүлэх ёстой гэдэг. Яг бол одоо тухайн бодис нь ялгараагүй байхад нөхцөлийн үнэлгээ хүрж ирэнгүүт өн чинь хэвийн нөхцөл юм байна штэ гэд хэвийгээр цалингаа өгөөд явчих юм бол нөгөө хүмүүс ч хоролтой болоо явчих штэ. Тэгэхээр яг энэ давхар цэцлийн төв захиргааны төв байгууллагууд л одоо давхарцлыг арилгах, ажиллах арилгах гэдэг ингэж идэгий. Зүгээр бол аж ахуйн нэгж дээр очиж байгаа дарамтын хувьд бол яг би өөрөө зүгээр үнэлгээ гэдэг хүний хувьд байгаль орчин наривчсан үнэлгээ бол яам дээр батлуулж өстой том болт юм байлээ. Уучлаарай нэр аюу хэцүү юм байлээ. За гамшигын эрсдлийн үнэлгээ бол онцгой байдлынхан өөрсдөө шалгаад яг мэрэгчлэрээ галаа химээ хянаад явчихдаг учраас харьцангуй бас гайгүй юм болов гэж боддог. Нөхцөлийн үнэлгээ бол бас энэ яг хөдөлмөрийн нөхцөлөө тогтоолохын тулд магадгүй заримд нь бол маш одоо хэрэгцээтэй. Яг бол дараа нөгөө нэг хөдөлмөрийн чадвараа алдсан байгаа тохиолдолд энэ маань өөрөө яг зөв одоо тодорхойлуулж ирсэн юм уу? Хэдийн хэвцний хугацаанд гарсан хэвийн бусны нөхцөлт юм уу гэдэг чинь тогтоох гол үндслэл болдог. Харин хэдийн ирээний хугацаанд давтамжтай хийдгээс та сайн мэдгүй. Тэр үлдэнд асуумжаар л яваад гэдэг юм байх шиг байсан. За асуулт юм байвал шууд микрофоноос асуугаа явуучих. Одоо зүгээр бетон зургийн химийн нэмэлтийн уудаг байгаад одоо төсөөлөлд тусгаас зүйлс гарсан байгаа. Гэхдээ энэ бол нөгөө үржиж авцаа онцгой шалгалт байгаль орчны наривчсан үйлдэл химийн бодисын тусгаас шүү. Тэгээд одоо нэг бодисыг аюул олон талаас нь төрлийн олон байгууллагууд хянах одоо нэг ийм нөхцөл байдал ажиллаад байгаа байхгүй. Тэнгүүд наривчсан үйлдэл дээр одоо эслийн менежмент бисэг орцын төлөө байгаль орчны нөгөө онцгой байцааг чиглүүлдэг таанах нөгөө химийн ослын менежментийн төлөвлөгөө авах гэдэг. Тэнгүүд байгаль орчны наривчсан үйлдэл энэ уулын орцсон байх юм бол бид нар дахиад бас тийм нэг шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл нэг олон одоо энэ талаас нь авахад ойрцоо энэ талаас нь авахад авах үүстэй тийм нөгөө үнэлгээний компани хийхээс өөр болцоод байгаа. Тэгэхээр яг энийг уул цэцлээ ингээд нөгөө төрийн олон гэдгээс одоо яг хэрэгжлийн үнэлгээч гэсэн зүйлийг хийж авах бас болж байгаа юм. Химийг хэрэгжиж шүү дээ.
химийн бодисуудыг бодохоор. Тэгэхээр энэ талаас нь одоо хөөцлөх ч юм уу ийм яг чиглэлээр явж байгаа одоо юу байна уу? Одоо Монголд одоо ер нь байгаа юу юм асуусан байна. Одоо өөрөөр хэлбэл энэ олон их гэж боддгоо. Ер нь бол хийвч хэрэгцээтэй хүмүүс өдрөөс сууж байгаа ингэдэг гэх юм. Нэг тийм асуусан. За баярлалаа. Ер нь бол яг иймэрхүү байдал бол аж ахуйн нэгжүүдээр аюух ажиглалтад байдаг. Манайх одоо ингээл 5 жил тутамд наривчсан үнэлгээгээ хийлгүүлээл тэгжээснэ 3 жил тутам гавшигын эсрэг хийлгээл тэгжээснэ бас нэмэлт тодтгол хийлгүүлээд гин. Одоо энэ зөрчлийг арилгах нь бол төр захиргааны төв байгуулгал хийх ёстой ажлын нэг баг тий. Зарим юм онцгой бодиснууд дээр бол үнэхээр давтагдсан юмнууд аюух хийждэг. Тэгэхээр би түрүү хэлсэнтэй эрсдлийн үнэлгээ бол хор үндэслэл болохгүй гэж. Тэгэхээр нөлөөллийн үнэлгээ бол заавал хийлгэж байгаа ёстой. Эхлээд тань үнэлгээгээ хийлгэжээ. Тэгээд ер нь давхарцлууд бол үнэхээр гараад идэм байлээ. Айгүй олон аж ахуйн нэгжүүд гээд би нөгөө шийдвэрийн түвшний хүн биш болохоор үнэндээ бол яг энэ талаар чинь хариулж чадахгүй. Гэхдээ бол ийм тохиолдол бол ганц газар хэлгүй бүр оюутлогоо хүртэл ингээл маш олон дахин ийм үнэлгээндээ дарагдаад байна гэж хэлтгэлтэй. Тийм юм даа. Би бас санал нэг л байна. Зохицуулж одоо юу зохицуулж болдгоо багтаал гэж боддгийн. Тэгээд ста хэлж мэдэхгүй юм байна. Би нэг юм асуусан. Миний бодтой хүнтэй ажиллах хэрэгтэй. Би нэг ажиллах Ямар л ажиллах. Би нэг гэсэн үү? Би нэг би нэг давхарт байх нь хэр зөвхөнчтэй байлаа. Ер нь бол лабораторийн тухайн хуулийн дараа бол зойрын давхарт ажиллахыг хоригдсан байдаг. Химийн бодисынхаа одоо хууль дагсан журмынхаа дагуу химийн бодисыг бүр зойрын давхарт хадгалахыг хоригдсан хүн ам орсон сууж байгаа газрын зойрын давхарыг худалдаа үйлчилгээ эрхэлдэг газар орон сууцны зойрын давхар гэж хоригдсан байдаг. Тийм учраас энэ бол буруу. Яагаад гэвэл ямар нэгэн байдал гарлаа гэхэд чинь одоо зүгээр л аврах гарцнаасаа ихсүүлэл боломжгүй нөхцөлтэй. Тийм учраас энэ бол одоо байцаагч юм уу эсвэл тэнд бол дүгнэлт гаргах ёсгүй л гэж би бодож байна. Өдрийн мэд та хэмжээ төлөв өөрлөгийн юм байна шүү дээ. Бид нар бас шалгалтын төлөв өөрлөгөөс орж байгаа байхгүй юу? Тэгээд одоо нэгдсэн зохицолбор дээр бид нэр бөөдөө суулж та мэдчихэж байгаа тийм блокуудыг тэнд болохоор ингээд нэрвэлжлийн газраас бүрэл өгөөдөд хуурс өрөөнд орохоор манайх Б1 давхар Б1-тэй бүр тийм бохрын хоолой явуулсан өрөө олдож байгаа байхгүй юу. Тэгэхээр нэрвэлжлийн газрын энэ лабораторийн ерөнхий стандарт шаардлагыг хийцүүлэхэд бол дандаа үргэлжлүүлээ хамтарч ажиллаар цаашдаа энэ дээр анхаарах зааварчилгаа зөвлөмж өгсөн юм бэ гэвэл яг тэрийг бол би мэдэхгүй байна. Гэхдээ би ч гэсэн тэр зохицолборт ч очиод үнэхээр одоо хуучин нэг Севи орн гэж байхдаа л манай хуучин химийн үрэлэнгийг Чеход бариад Югославууд биотехнологийн үрэлэнгийг бариад тэгээд тэр барилгууд үнэхээр одоо л хуучирсан болохоос ш тухайн үедээ үнэхээр шинэ сайхан шийдэл болжсэн. Одоо энэ зохицолбор бол үнэхээр хэцүү. Одоо манайд ч гэсэн одоо зойрын давхар гэдэг би нэг давхардаа бид нар үйл ажиллагаа явуулах одоо шинжилгээний лабораториор хагас үйлдвэрлэлийн цэгийг манайхаас барьцсан. Тэнд бас оруулсан. Тэгээд нэг лабораторид нэг ийм химийн бодисын үйл ажиллагаа задаргаач юм явуулаар дээшийг үнэртэй байгаа байхгүй юу? Манайд ч аюу хэцүү. Тэгээд бидний мэдээ энэ бас одоо олон жил байж чадахгүй. Яг бол агаар шилтийн систем маш муу ихсэн. За ингээд усны асуудал маш ийдсэн. Тэгээд мэдгүй одоо ингээд 6 сард дуузан ажиллах юм гэсэн. Тэгээд бид хилээлэдгийн тэгэл одоо вакцин шийдэг асуудал баг. Үүндээ бол ус одоо манай өрөөнд гэхэд чинь уснаас айгүй муухан өндөртдөг. Тэгээ хэлэхлээр холоор өндөртэй байгаа гэдэг. Холоор тийм өндөртэй байхгүй шүү дээ. За тэгэл нэг өрөөнд баг цааганд ороод тамиг татхад баг дээд өрөөнүүд дээр зүгээр ингээд тамхины удаа өндөртэй туршаад үзлээ. Тэгэл нөгөө нэг зохицолбор байсан хүмүүс нь нутгийн буянгийг нь үрж ирээд бүхэн зүгээр л хийдэг шүү дээ. Одоо үнэхээр залуучуудыг удаан ажиллана гэж одоо хэцүү санагддаг. Одоо нийтээрээ л хэлж явах хэрэгтэй. Манай өрөөлн, танаа өрөөлн те
бүгдээрээ ихгүй бол одоо манай ч гэсэн доор ус алдангууд л акцимаас наана агуулах болгож ашигла бити үйлдвэрлэл явуул гэдэг бичиж байгаа байхгүй юу. Тэгэх юм бол тэр зохицолбор руу бид нар хүмүүсний ирэх байхгүй. Одоо тэгэл тийм л дараа нь шийдэх байдаг. Химийн ламжтаар зэрэг нэгээс дээш хүн ажиллахгүй ганцхан хүн ажиллахгүй байна. Яг тэр тоо заасан байхгүй. Угаасаа нөгөө хөдөлмөрийн тэр үнэлгээ хийсэн газараас метр квадрат оногдох юу гэдээ бас стандарт юу байдгийг. Тэрнээс биш яг ганцхан хүн ажиллана, хоёр хүн ажиллана, метр квадратын талбайд нь тооцох юм бол 20 хүнтэй ч байж болно. Гэхдээ нөгөө нэг эрсдлээ тооцохдоо цугж ажилладаг ч юм уу те. Эсвэл одоо нөгөө ажиллах хугацааг нь харуулж өгдөг ч юм уу. Тэрнээс биш жижигхэн талбайд аюул олол ажиллаад ах юм бол энэ бас хөдөлмөрийн хууль зөрчиж ийн л гэсэн. Тийм учраас яг хөдөлмөрийн нөгөө нэг нөхцөлийн тэр үнэлгээ хийхдээ метр квадрат байх юм дээр ямар байдгийг тэрийг бас эргэж харах хэрэгтэй байна. За тэгвэл юу яасан бэ? Сайн цаг болсон байна. Хэлүүдээ уран сарээс сургалтаа иргээ үргэлжлүүлээ хүмүүс та чидээ байгаа цаавар хэлээ. Хоол гэдэг бас болчихсон. Тэгээд шууд хоолнд орсон уран сарээс цагаар орсон хүмүүс бас уран сарээс Баямаа одоо баялаа. Тэр аргачлаа. Энэ доо биш. Үүнийхээ хүмүүс нэг бол үүгээр хоол ирсэн байгаа. Хоол болоод ширээгээр ирсэн ч манай гартын үстэй Yes. Чачена. Энд нэг л оролтын тань шийдэл авчих юм. Нэмэн.
이 우리 하나씩 이게 이제 우리 도덕 물어 없어 오는 거. 도덕 아무거나 없어 오는 거. 우리 완전 신나. 그것을 매과하고 상하다. 오늘 그 상하 동일고 몇 개시야. 이 작도 그것을 매과하고 있으면 누구는 어떤 우리 안전지 그것이 비틀sled. 이 매과하고 있다고 그래도 무배했으면 그 그때 호흡 때하고 스무스 비틀어 그 우리가 김치는 또 다르인데 스티브네 나스 박차도 나스 그리고 그래서 나 야
Одоо ясаа наана юм монитор болсон шийдээд байгаа юм байна. Энэ two юм. Sana onu da anlatacağım. Ben şimdi tamam onu düşünce ben şu iyi bir model var. Okey, tamam.